Төслийн ерөнхий мэдээлэл. Оюу толгой компани захиалгаар цаг инженерийн компани, Эсто компани, Уужим мод компани түншлэн Өмнөг аймгийн Хамбогд суманд оюу толгойн уурхаагаас 5-7 нүүрсний зам хүртэлх 12.5 км автозамын төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл нь орон нутгийн хувьд ихээхэн ач холбогдол бүхий Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдох автозамын төсөл билээ. 2024 оны 6 дугаар сард эхэлсэн уг төслөө төслийн баг хамт олон маань 2025 оны 6 дугаар сард 100% амжилттай хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Олон оролцогч тал бүхий энэхүү төсөл дээр 680 гаруй мэрэгжил ур чадвар бүхий төслийн баг хамт олон маань 409,200 хүн цагийн бүтээмжтэйгээр ажиллаж байна. Асфальт үйлдвэр, цементээр бэхжүүлсэн суурийн үйлдвэр, бетон зурмгийн үйлдвэр, асфальт болон бетон дэвсгчүүд зэрэг нарийн технологи шаардсан 150 гаруй тоног төхөөрөмж, 700,063 км, 424,067 мотоцаг зарцуулсан байна. Төслийн онцлог. Төслийг 2024 оны 6 дугаар сард эхлүүлсэн хэдий ч үйлдвэр барих, материал нөөцлөх, ажилчдын эрүүл мэндийн үзлэг, оюу толгойн сургалт, САП дугаар авах, мөн техникүүдийн үзлэг, TR дугаар авах зэрэг бэлтгэл ажлыг хийж 2024 оны 8 дугаар сараас үндсэн замын ажлыг эхлүүлэн 2024 оны 10 дугаар сараас хүүдний улирлаас өмнө буюу 2 сарын хугацаанд маш шахуу хуваарьтай ажилласан ба үүний зэрэгцээ бороо үер усны нөлөөнд орсон ч 150 гаруй техник, 1000 гаруй ажилтныг зохион байгуулж 2024 оны өвлийн сул зогсолтоос өмнө төслийн 70 гаруй хувийг гүйцэтгэж чадсан нь 2025 оны 6 дугаар сард ажлаа бүрэн дуусгах боломжит нөхцөлийг бүрдүүлсэн онцлогтой байлаа. Энэхүү зам нь оюу толгойн хойд хаалганаас 5-7 нүүрс тээврийн зам хүртэл 12.5 км урттай 20 см цементээр бэхжүүлсэн суур, 5 см суур асфальт, 3 см зузаантай өнгө асфальт бүхий хүнд даацын хатуу хүчилттэй автозамыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн билээ. Хэмэл байгууламжаас дурдвал нийтдээ 27 байршилт, дугуй болон дөрвөлжин хоолойнууд байгуулсан ба үүний дугуй хоолойнд орох төмөр бетон хоолойг тухайн үеийн төмөр бетон хоолойн нөөцөөс хамаарч цаг хугацаа хэмнэх үүднээс өндөр үнэтэй атрат ган хоолоогоор орлуулчих шийдвэр гарган ажиллалаа. Ундаан гол нь жилдээ 1-2 удаа үерлэж орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөн, уурхайн параметралын тээврийг 5-7 хоног саатуулах зэрэг асуудал тулгардаг байсан бөгөөд тухайн байршилд 5 хос хоолойтой 220 м урттай 24 см зузаан төмөр бетон хүчилт бүхий давуулах даланг төлөвлөн хийж гүйцэтгсэн. Ингэснээр үерийн усны хэмжээнээс хамааран хоолоогоор урсан өнгөрөх мөн мэдээллэх шом бүхий давуулах далангаар давж урсах бөгөөд далангийн эргийг 40 см зузаан чулуун бэхлэгээр бэхэлж өгсөн нь ашиглалтын хугацааг уртасгаж байгаа юм. Мөн бидний 2018 онд хийж гүйцэтгсэн 35.1 км замын төсөл болон 2022 онд хийж гүйцэтгсэн GSK 18.6 км замын төслүүдэд байршуулсан замын босоо тэмдгүүд одоо хүртэл чанартай байгаа бөгөөд уг босоо тэмдгүүдийг TT-Link замын төсөл дээр ахин угсарч байна. Энэхүү төсөл маань менежментийн хувьд олон оролцогч тал бүхий уг төслөө мэрэгжлийн төвшөнд удирдан зохион байгуулж тогтвортой үйл ажиллагааг хангуулах үүднээс бид төслийн менежмент, санхүү, хангамж, хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, машин механизм, үйлдвэрлэлгээд бүхий л чиглэлд суур, бодлого, дүрм журам, процессуудыг шинжилэн боловсруулан олон улсын төслийн менежментийн PMBOK аргачлалыг тодорхой төвшөнд нэвтрүүлж төслөө амжилттай удирдан зохион байгуулсан нь бидэнд шин туршлага, шин мэдлэг болсон юм. Мөн бид менежментийн арга барилдаа ажлын баг болгонд багийн ахлах томилон, баг болгоны гүйцэтгэлийг хэмжин, шилдэг ажилтныг сар болгон шалгаруулан урамшуулж ажиллах шин арга барил нэвтрүүлсэн бөгөөд энэхүү арга барил нь ажилчдын идэх оролцоог нэмэгдүүлээ зогсохгүй төслийг амжилттай удирдахад маш их үр дүнтэй ажил болсон билээ.
Мөн бид өмнөх туршлагууд дээр үндэслэн төслийн гол нэр төрлийн материалууд болох бие түм, эрдэс, нунтаг, түгээмэл тархац бүхий материалуудыг төлөвлөгөөд хуваараас нь өмнө урьдчилан худалдан авалтыг бүрэн хийж нөөцүүлсэн материалын ханган нийлүүлэлтээ баталгаажуулж чадсан билээ. Оюу толгой болон орон нутгийн хувьд чухал ач холбогдол бүхий замын бүтээн байгуулалтын төслийг технологи, чанар, аюулгүй ажиллагааг ханган өндөр ур чадвар гарган ажилласан нийт хамт олон болон хамтран ажилласан захиалагч оюу толгой компани, орон нутгийн удирдлагууд, зөвлөх компани баг хамт олон та бүхэнд талархал илэрхийлье. Аюулгүй ажиллагаа 1-р хандлага хамгийн чухал.